Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл. Итгэл дагуулсан мишээ. Хүүхдийн минет энэ ертөнцид аз жаргал авчир. Хүүхдийн сэтгэл зав цагаан цаас хүүхдэр цаасан дээр өөрийнхөө үлгэрийн хотыг хичээн байж зурнаа. Юу адусноо хинээч залгахгүй тогтоомоо хамт юм шиг бодож тогтоомтойгоо ярьсан бяцхан хүүхдийн аюу сайхан энэ хотыг аз жаргалаар дүүрэн байлгацгаа. Томбохыг хүсэж байна уу? Санарын сайнаас хэмбэ хүүхдийн сэтгэл бидний сэтгэл хүмүүхэн амьдрал хүүхэд шиг тэнцэж алхаж явна. Хүүхдийн мөрөдөл номногоонтал хүүхдэр талдаа шовуу шиг дураараа хүслийнхээ хязгаар хүртэл хөөрнөснэ. Юу гарснаа тэдхинээс ч нуухгүй инээдээр чадалгүй баярлах итгэл дагуулан мишээ тэднийхээ ногоохоо тэр цэцэлгийг намуутэва Хүмүүхэн амьдрал хүүхэд шиг тэнцэж алхаж явна. Авчиг эжиг болохыг бид хүснэ. Хоны хотсыг юмсан дүүдүүлнэс юмсан шууха байхыг бид хүснэ. Бидний нэрийг бобиди эжав хатаби ихэн амт хүсэл минь цагаахан шүү тийм ээ. Энэ чорч байч гүйсэн их танхас найзуудаа хайртай. Хүүхдийн сэтгэл зав цагаан цаас хүүхдийн инээд аз жаргал авчирна. Эсэж байна уу? Санарын сайнаас хэмбэ хүүхдийн сэтгэл бидний сэтгэл хүмүүхэн амьдрал хүүхэд шиг тэнцэж
За чи танаас ямар мэрэгчлээ хүн байна? Цэгтааны хүн. За сурах чадлаа юу? Сурах чадахгүй юу? Гоё. За ангийнхандаа хандаж юу гэж хэлмээр вэ? Яасан? Ангийнхандаа хандаж юу гэж хэлмээр вэ? Ано. Юу ано? Би залхуус таатай шүү. Хайртай шүү. За чи ямар хүн болох вэ? Юу хийх хүн болох вэ? Юу хийх хүн болох вэ? Сурагч. Сурагч болох юм. Тийм. Том бодоод ямар хүн болох вэ? Том бодлоо сурагч болно. За чи ямар хүн? Ямар хүн болох том болох? Галын Месси. За чи Тата. за Баярлах. баярлалаа. За бичсэн тий? Хассан. Монтажны зураг авах гэж юм уу? Тий. За яагаад монтаж авах гэж юм? Цэцэрлэгээ төгсөх гэж юм уу? Сурагч болох гэж байна уу? Сурагч болохгүй юу? Гоё. За чи том болоод ямар мэрэгчлээ хүн болох вэ? Юу болох гэж байна? Цэрэг. За чи юу болох вэ? Юу болмаар том болоод? Чамайг ингэдэг вэ? Эрдэнэдад. Эрдэнэдад. За сурагч болохгүй юу? Гоё. Цэцэрлэгээ төгсөх чинь юу бодогдож байна? Сурагч олоод Эрдэнэдээ сайн болоод хичээл номдоо сайн болно гэж бодож байна. За багштай хандаж юу гэж хэлмээр вэ? Баярлалаа гэж хэлмээр байна.